Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 38 дугаар хэсэг. Тозия ширээн дээрх сакэ авч балгаад янжуран хэд угсруулан сороод сэтгэлийнхэн бухимдлыг тайвшруулв. Манай жанжин штаб агуу их Азийн цэцгэлжүүлтийг төвхнүүлэх ажиллагааны өмнөд умардын хувилбар дээр хүчээр хувааж байгаа хянууштай зүйл. Ер нь өмнөдийн хувилбарыг буюу хятадыг эзлээд умардын ажиллагаа руу орвол үр дүнд хүрнэ. Умардын асуудлыг шийдэхэд юуны өмнө Монголыг улаан нөлөөнөөс ангижруулах тусгай нэгдсэн улс байгуулах асуудлыг шийдсэн цагт умардын хувилбар хэрэгжих их бүрэн боломжтой юм. Тиймээс Монголын асуудлыг шийдэхэд зайлшгүй шаардагдах мэдээ баримт газрын зургийн байр зүйн тодруулалт, армийн хүчийг байрлуулахтай холбогдсон зам тээврийн асуудлыг шийдэж газрын зураг дээр бэлтгэлхийг хэрэгтэй. Гэд Итагаки Хато хоёрлоо ширтлээ. Итагаки-сан, таны хэлсэн үгийн хувьд гэвэл онлын болон бодит хандлагын тусгал гэж үзүүштэй санал байна. Одоо Сунгар Б өртөөнд байрлуулсан тагнуулын үүрэг гүйцэтгэх тусгай бүлгийг ажилд оруулна. Тиймээс энэ бүлгийн Орос туршуулуудыг Разаевскийн удирдлага зохион байгуулах ёстой. Тиймээс Оросын фашист холбооны идэвхтэй гишүүдийг өргөн хамрах юм. Харин манай армийн жанжин штаб үүнийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуудлыг шийдээгүй байна. Энэ нь уул ажиллагааг шуурхайлахад ялгүй саад болоод байгаа юм да. Гэж хэлсэн нь Монголын нутаг алс дорнодын газар орны байр зүйн зурагт холбогдох баримт цуглуулах чиглэлээр тусгай мэргэжлийн хүмүүс бэлдэх ажил удаашрч байгааг цагаатгахыг оролдсон хэрэг байлаа. Хаатасан Сунгарын бүлгийн ажиллагааг үжил суртал цэрэг байлдааны гэдэг хоёр чиглэлээр бэлтгэх ёстойг хүн бүхэн ойлгох хэрэгтэй. Ялангуяа үжил суртлын чиглэлээр улаан Орос болон Монголд ажиллах хэсгийг удирдан толгойлох хүмүүсийг бэлтгэхдээ хутхан өмүүлэх, самуун дэгдэх, авьяас чадлан ашиглаж чадах тийм хүмүүсийг олж бэлдэх нь чухал. Хайлаарт байгуулсан салбар төр сургуулиас бусдыг онцгойлоод байх хэрэггүй. Харин хайлаарын төр сургуульд авьяастай Монголыг сайн мэдэх хүмүүс ажиллуулах нь манай ажиллагааг төргөгдөх хүчин зүйл болно. Гэд Итагаки хундагтай архиан өргөөд "За эрхэм ноёдоо, энэ хундагыг эрүүл мэндийн төлөө өргөе. Гамбай!" гэд Сакагам балгав. Тазияасан, би та бүхний саналыг цэргийн яам жанжин штабд биеэрэн уламжлана. Ялангуяа Монголын асуудлыг шийдвэрлэх хүчин зүйлийн нэг болж байгаа Бээжин Тянжин, Бээжин хаалганы төмөр замын тээврийг манай армийн эзэмшил болоогүй цагт эзэн хааны армийн хүчийг Монгол руу чиглүүлэх нь бэрхшээлтэй асуудал нэг юм. Тиймээс өмнөдийн хувилбар дээр хүчээр төвлөрүүлж Тянжин Бээжингийн хувь заяаг шийдэх нь Монголын асуудлыг төрөгдөх хүчин зүйл болно гэдэг нь гарцаагүй хэрэг билээ. Гэд хундагаан өргөхөд Юки Хато генералын хундганд Голланджийн дүүргэв. Генерал хатуу архинд дуртай гэдгийг мэддэг Юки түүнийг чингэж онцгойлон дайлсан болоо юм. Хато генерал ярианыхан сэдвийг алгуурхан өөрчилж Оросуудын төвчөнд гэрээлсэн хөрөнгө рүү чиглүүлв. Гэхдээ энэ бол Хатогийн санаа биш юм. Үнэн дээр Тозия Итагаки хоёрын алсын бодолтой туршилт байсныг Юки ойлгож байв. Японы жанжин штабын төлөвлөсөн Оцу гэдэг төлөвлөгөөний дагуу Хабаровск, Благовещенск, ханх нуурын чиглэлээр зөвлөлтийн алс дорнд руу хэд хэдэн удаа өнгөлзөөд салам зохиулсан нь Квантуны армийн ажиллагааг Монголын зүүн хязгаар руу чиглүүлэх явдлыг хойшлуулсан билээ. Өөрөөр хэлбэл зөвлөлтийн алс дорнод руу өнгөлцсөн армийн ажиллагаа амжилтанд хүрээгүй дээр зөвлөлтийн засгийн газраас Монголын тусгаар тогтнолыг хамгаалах тухай шийдвэрийг албан ёсоор зарласан нь алс дорнодын хил дээр нэлээд цэргийнхэн толгойг залгисан Японы жанжин штабныхны зүрхэнд хурсан шар усыг баггүй хөндөжээ. Ийхүү цэрэг зэвсгийн хүчээр алс дорнодын асуудлыг шийдэж чадахгүйгээ мэдсэн Японы жанжин штаб тагнуулын хорлон сүйтгэх хутхан өмүүлэх ажиллагааг сонгон боловсруулж түүндээ найдлага тавьж байлаа. Хатосан, би өөрийнхөө хөрөнгийг хорлон сүйтгэх ажиллагаанд биш, харин эзэн хааны армийг Монгол руу чиглүүлэх асуудалд зориулмаар байна. Талигаач минь ингэж гэрээлсэн юм. Тэгэхээр талигаачийн сэтгэлийн зорилгод хөрөнгөнд зориулах ёстой гэдгийг та бүхэн мэднэ. Гэхдээ би та бүхний саналыг бас харгалзнаа.
Тэгээд ч би цэргийн мэдлэг боловсруулгүй болохоор учрыг салгаа ухаарахгүй байна. Гэд Юки судлаасаа босоод Итагаки-сан бүгдээрээ их хөргөнд оръё. Тэнд бас хүмүүс хүлээж байгаа шүү дээ. Гэж хэлээд зочдын өрөө рүү чиглэсэн нь асуудлыг аятайхан зайлуулж чадлаа. Итагаки их танхим руу дурамжхан сажилж тэргүүн бүхийлгэн гэлдрэхтэн энэ сайхан хөөхний эцэг олон сая долларын алт хадгал болсон гэдэг үнэн ч байх. Эцэг нь амьд ахуйдан хөрөнгө гаргаж өгье, ганцхан сэргэн хөдөлгөж богд хаант улсыг минь сэргэн тогтоож өгөөч гэж шаардаад байсан. Их хүрээнээс ирсэн нөлөө бүхэн нэг хүн тэр жил надтай уулзахтан богд цэйн гүнд их итгэдэг гэлцдэг болохоор хаант улсын сан хөмөргийг хариуцуулж байсан юм. Тиймээс наашаа ирэхтэн гар хоосон ирээгүй байх. Миний дуулснаар бол их алттай ирсэн байх ёстой гэж билээ. Гэтэл энэ их хөрөнгө Шанхай, Кантон болон Хятадын томоохон банкуудын алинд байгаа нь одоо хүртэл мэдэгддэггүй саний шүү. Хэрв тэр алтыг хадгалж байгаа банкыг мэдж чадвал түүнийг Юкигээс хялбархан салгах хоёр арга бий. Нэг бол Юкиг цааш нь харуулад хуурамч гэрээсэл бэлдэж болно. Эсвэл алтыг хадгалж байгаа хотыг цэргийн хүчээр эзлэх явцад тусгай хүмүүс бэлдэж банкыг дээрэмдүүлэх хэрэгтэй. Юки зочдын өрөөнд орж ирэнгүүтэн совдааг дуудаж ширээний архицуу шиг сэлбүүлээд гейша нарын дуу бүжгэнд уярсан Симотогийн дэргэд байгаа сул сандал дээр суулаа. Манай дарга нар өөдлөг төхөж байна уу? Гэж Симотогоос асуухад Юки ширээн дээрх жинээс хундаглаад хөгшөд маань агуу их хаазыг цэцэглүүлэн мандуулах хувь зээний тухай ярьж байгаа. Одоо ингэсгийгээд ороод ирнэ. Надад уйтгартай болохоор төрүүлээд гараад ирлээ. Ер нь ингэсгийгээд өндөрлөн байгаа. Гэв. Симото Юкигээс хундахтай архийг аваад гейша нарын зүг ширтэхтэн энэ бол баян эмэгтэй. Тозиягийн гарт санамсаргүй орсон сонно. Аргагүй туршлагатай тагнуулчин мэхэнд лавхан орж дээ. Тозия энэ эмэгтэйг өөртөө татахтан алагдсан эцгийнхээ нэр төрийг бодсон сэтгэлийн эмзэгийг аятайхан далимдуулсан шүү. Гэж бодно. Симото Юкигийн цугласан хүмүүсийн ахуй амьдралыг 10 хуруу шиг мэднэ. Тэдний илүү дутууг толгой дараалан андахгүй учраас дээрэнгүй бардам эхэмсэг байлаа. Гэсэн ч Симотод айх аюулгүй. Тэрээр гэрлээ хүн хүлэг хоёрыг сая хараагаар устгуулсан явдлыг сэжиглэж болох эгзгийг эргэцүүлэн бодоод Юкигээс айн. Чухам тэр эгзгүүдийг учирлан тооцоолсон Тозия өөрийнхөө хоёр шавын ажлыг өөрчилж сая харааг Токио руу явуулж Симотог Квантоны армийн тагнуулын газар Монголын асуудал хариуцах мэргэжилтэн болгосон билээ. Симото хундахтай жин шимт суухтан хасуу той шиг үе үе нүдний булангаар ширтээд тайжууд отгоос гаралтай энэ залуугийн өвгдээдэс Чингисийн шууд удмын хүмүүс гэдэг. Тиймээс хасуу тойши гоминданы талыг баримталдаг байх. Хаатосан ах Хасбатрын оригдохаар үүнийг дэрэгдэн авсан. Айгуул хөгшин генерал бөксөн дээрийн хүйтэн чин тавиулж мэдх юм. Тэгвэл Орос ураггүй алдна гэсэн үг. Зүүн өмөрд Хятадд бүгсэн улаан хятадууд Оросын хөлийн дагуу байрлж хаад алс дорн чиглэсэн манай армийн ажиллагаанд саад хийх санаатай. Ялангуяа Оросын товчооны нууц ажиллагаанууд улаан орсуудад амархан мэдэгдэж байна. Тэгээд учир нь олдохгүй замаар сүйлчихдэг. Дөрвөстийн товчоогоор хийлгэх ажлыг хаатаа удирддаг. Гэтэл хасуу тойши генералын амнаас дуулсан бүхний сэжгийг гаргаад ах руугаа мэдэгддэг бол яана. Хасуу тойши ухаалаг болохоор өөрийгөө хамгаалах нөхсвийг маш сайн бэлдсэн байсан. Ялангуяа Амисэтэй танилцж Тогова Аянаосуу хоёрыг зөрчлийг нь далимдуулж Аянаосууд ойртоод байгаа нь ямар зоригтой вэ? Хэрвээ Аянаосууг Монголын ажиллагаанд оролцуулах гэсэн манай санаачлагыг Тозиягаас мэдсэн Хато ам мэдэн бурсан бол хасуу тойши түүнийг дуулсан л байж таарна. Тэгэхээр үүнийг хавханд баримдуулах өрх бэлдэх үү? Эцэстэн өрх маань хэрэггүй болчихвол яана. Амисэгийн чихэнд өчүүхэн сэжиг өртвөл хасуу тойшиг хамгаална. Тэгээд нөхөртөн ховолвол яана. Эзэн хааны ивэлд багтаж Сэргиям Кемпетайн удирдлагыг атгандан оруулсан тэр хүн нүдэрмхийн зур намайг тонилгож чадна.
Ийм алдаа хийж толгоогоо залгиулах хэрэгтэй орооцолдох хэрэг надад байх ёсгүй. Харин аяна усуг хасуу тойшигийн эсрэг төрхөрч чадвал өөр хэрэг. Тэм үед Амисэ хасуу тойшиг хамгаалахгүй. Харин Юки хасуу тойшиг тэмж сайнгүй. Учир нь Цэнгүн ахтайгаан үжил бодлоор нь таардаггүй байсныг Юки гадарладаг. Тиймээс эцгийнхэн ахын хүүхдүүдээс хол явдлаг бололтой. Тэр жил Харбины сонныхонтой ярьсан ирээнд ахыгаа дагаад улаан болчих бол яана. Тэгвэл хөрөнгөний гарц болно гэсэн байсан. Тиймээс одоо хүртэл дөрөвчдийн дуу хоолой сонинд хавсралт гаргахаас татгалзаад сохор зоос гаргаагүй. Ингэхээр Юки хасуу тойшиг хамгаалахгүй нь илэрхий. Хэрв хасуу тойшиг улаан хятадтай холбоотой бол түүнийг би илрүүлж чадвал хурандаад сол аманд ороод л ирнэ гэж бодов. Тозия Юки хоёрын урилгаар тэднийд цугласан Квантуны армийн болон Оросын дөрвөстийн товчооны удирдах ажилтнууд шөнөдөл хүргээд тарлаа. Тэд онгоцны буудлын дээр уулзахаар тохиролцоод салсан ажээ. Юки гीचтэн үдэж өгөөд Тозиягийн хажуугийн өрөөнд орж ор дээрээ засаад өөрийнхөө өрөөнд орохдоо сувдаад Иван Степанович аавын өрөөнд байгаа. Хажуугийн өрөөнд ор дээр засчихсан гэж хэлээрээ. Намайг сургалбал толгойн өвдөд хэвтээд өгсөн гэж хэлээрээ. Би жаахан юм хийн гэд бичгийн ширээний хажуугийн хананд гаргасан нууцын шүүгэнээс тэмдэглэлийн дэвтэр гаргаад сандалдаанд тухлан суулаа. 1937 он 4-р сарын 3. Японы эзэн хааны цэрэг ханх нуурын хаваар зөвлөлтийн алс дорнд руу довтолсон боловч амжилт олоогүй учраас армийнхан өөр шин зүйл сэдэхээр болжээ. Үүнийг учир шалтгааны магадalsan баримтыг үзвэл Оцу илэрсэнтэй уялдуулж байна. Симото үүнийг илэрсэн явдлыг дөрвөстийн товчооны ажиллагаатай холбож байна. Оцу төлөвлөгөөг шинжилж, юуны өмнө хөлийн дагуух төмөр замыг өргөдгөх, шинжлэх ажлыг эхлүүлэхээр яарч байна. Монгол руу чиглэсэн армийн ажиллагаанд чухалчлагдсан тээврийн асуудлыг шийдэх нэг боломжийг Хятад руу чиглүүлсэн хэй төлөвлөгөөг хэрэгжүүлэх явдал гэж үзэж байна. Тиймээс Японы цэргийн яам Хятад Монголын асуудлыг сайн мэддэг Итагакийг татаж авахар шийдсэн бөгөөд цэргийн яамны сайд Сугиямагийн оронд тавих найдвартай хүн гэж үзэх боллоо. Юки тэмдэглэм бичиж дуустал сувдаа орж ирлээ. Цаад хоёр ч унтсан уу? Гэж Юки ширээнээс босохтон асуудал. Унтаагүй байна. Дөрвөстийн товчооны ажиллагаа бүтэмж муутай байгаа учир явдлыг шүүн хэлцэж байна. Ялангуяа ханх нуурын ажиллагаа нурсан явдлыг Хатагийн дэргэдийн хүмүүстэй холбож түүнийг илрүүлэх талаар дөрвөстийн товчоо шинэ ажиллагаа сэдэж байгаа бололтой. Сувда. Наадуула янзлаарай. Би явж унтлаа. Гэд өрөөнөөс гарахтаа нууцынхаа ширээний түлхүүрийг сувдаад өглөө. Сувда Юкиг гарсны дараа сандал дээр нь сууж тэмдэглэлийн дэвтрийг уншлаа. Энэ тэмдэглэл бол Юкигийн бичих номонд орох дурдгалын эмэгтгэл ажээ. Юки номынхон төлөвлөгөөг тэмдэглэлийн дэвтэрт хавсрахсан байв. Энэ номыг бичихэд Тозия, Дойхара, Итагаки нар Юкид зөвлөх ёстой. Номын нэрийг гадаад Монголд хаан тулсыг дахин тогтоосон гэжээ. Тэр номыг цэргийн яамны захиалгаар бичиж байгаа болохоор цэргийн яамны сайд агсан Араки номын төлөвлөгөөг баталсан байлаа. Хатотой нэлээн ярьлаа. Тэрээр хасуу тойшигийн удам угсааны холбоог сайн мэдээгүй байна. Ялангуяа хасуу тойши Хасбаатар хоёрын эгчийн талаар сэжиг аваагүй байна. Хата дүүгийнхэн тусламжтайгаар Хасбаатарыг баривчлах санаатай бөгөөд дараа нь хас чулууныг цагдаагийн газар шилжүүлэх ёстой аж. Энэ ажиллагаанд Тозиягийн зөвшөөрлөөр Иван Степановичийг тавих бодолтой байна. Хас чулууныг цагдаагийн газар ажилуулсны дараа түүнийг умар зүгийнхэнтэй нууц холбоотой гэдэгт суурхал тараах санаатай аж. Ингээд суурхлын тусалцаатайгаар түүнийг улааныхны удирдах ажилтан баривчилж Японыхонд шилжүүлдэг гэдэг гүтгэлэг дэгдэх ёстой байна. Чухам энэ ажиллагаанд үндэслэж умард Хятад дахь улааны удирдлагыг хаглан бутаргах санаа сэджээ. Генерал Хатогийн сэтсэн энэ ажиллагаа амжилтанд хүрвэл түүний хувилбарыг зөвлөлтийн улаан айрам нам төрийн удирдагчдыг гүтгэн үймүүлэх шинэ ажиллагаа сэдэх ёстой болоо. Тиймээс Харбин дахь Оросын фашист холбооны удирдагч Разаевскийн мэдэлд хутган өмүүлэгчийн төр сургууль байгуулахаар шийджээ. Сувда
Юкигийн өдрийн тэмдэглэлийг уншаад айхгайхын эрхэн давтагдлаа. Тэр юм бүхнийг эргэцүүлбэл Баатар гүнгийн дүржлэгдсэн учрыг сайн мэдлээ. Ингээд эрт өнгөрснийг бодох тусам Хасбаатар Хас Чулуун хоёрын эгч гэдгийг ойлгоод сэтгэлийн шалгаанд эзэмдүүлв. Сувда 7 настайдан харбинд болсон тэр нэг явдлыг эргэн саналаа. Тэр уулзалт 24 жилийн турш сэтгэлд нь хадгалагдан тэр хэвээрэн үлджээ. Сувда Цэйн гүнгийн гар дээр ирснээсээ хойш Хасбаатар Хас Чулуун хоёрыг харалгүй 14 жил болжээ. Тэгээд энэ үдэш Хас Чулуунтайгаа дайралцсан бодоод их том болжээ. Намайг танихгүй байх нь аргагүй юм да гэж бодлоо. Сувда хоёр дүүтэй гэдгэн энэ үдэш мэдсэний адилаар тэр хоёрт учирч болох аюулыг ч энэ үдэш мэдээд балмагдав. Сувда Юкигийн өрөөг түгжээд хэдэмж элдвийг бодод суусан боловч тэрээр дүүтэйгээ уулзаж учир байдлыг тайлбарлаж болохгүй гэдгийг юунаас ч илүү ойлголоо. Тэгээд баахан уйлж сэтгэлийнхэн тэглээг онгойлгоод Юкигийн тэмдэглэлийн дэвтрийг нууц шүүгэнд хийгээд өрөөндөн орж хажуулсан боловч түүний нойр хүрсэнгүй. Ийхүү хэрэг явдлыг эргэцүүлэх тусам хоёр дүүгийнхээ хувь зяанд учирч болох аюулыг зүрх сэтгэлээрээ мэдэрч ойлгох тусам харамсах сэтгэл төрнө. Ахуй амьдрал нэг эцгийн эгч дүү гурвыг нар сар од шиг эрсдэс ялгаатай болгожээ. Сувда үүр цайтал элдвийг бодон Хас Чулуунтай хэрхэн уулзаж учир байдлыг ойлгуулах далим хайсан авч ямар нэг эгзэг гаргаж болохгүй байлаа. Итагакиг жанжин штабд очсны дараа Квантуны армийн хээрийн цагдаагийн дарга байсан Хуранда Тозия генерал болж Квантуны армийн штабын даргад дэвшив. Хедике Тозия 1919 онд Японы цэргийн академиг төгсөөд Германд цэргийн атташегаар ажилласан билээ. Тэрээр 1928 онд Квантуны армийн цэргийн цагдаагийн газрын тэргүүн болж алдар суугаа мандуулсан юм. Хидеки Тозиогийн эцсийн зорилго бол сайд нарын танхимыг гартан авах эрмэлзэлтэй. Тэрээр Квантуны армийн штабын даргын тушаалыг хүлээн авангууд жанжин штабт элтгэх хуудас бичлээ. Түүний элтгэлд агуу их Азийн цэцэглэлтийн цаашдын зорилготой уялдуулбал хятадын асуудлыг мухарлан шийдэх алхмыг түргдэх хамгийн сайн арга бол Нанжингийн засгийн газарт цохилт өгч бидний араас аюул учруулж болох боломжийг арилгах явдал бөгөөд Сибирийн баялаг руу орох бидний замд саад болсон гадаад Монголыг эзэн хааны мэдэлд оруулах манай зорилтыг хэрэгжүүлэх явдлыг түргэтгэхэд оршин гэж айлджээ. Тозия ингээд зогссонгүй. Хайсигийн засгийн газрыг огцруулахыг хичээж хан хүү Коноегийн гарт засгийн газрыг шилжүүлэхийг шаардсан болоо. Сүүлийн 10 жилийн турш Японы засгийн газрын тэргүүнд тогтож чадаагүй ерөнхий сайдын нэг бол Хайси боллоо. Тэрээр засгийн газрыг ердөө 66 хоног толгойлов. Харин түүний оронд 1937 оны 6 дугаар сарын 4-нд 10 дахь ерөнхий сайдаар Коноэ дэвшлээ. Коноэ Японы улс төрийн амьдрал эдийн засгийн хямралыг зайлуулах замыг тодорхойлохдоо Хятадд дайн зарлаж умардын хувилбарын дагуу алс дорнд руу ариман хөдөлгөх асуудлыг чухал гэж тунхаглав. Хан хүү Коноэ ерөнхий сайд болоод 5 хоноод байхад түүний нагацсах хунтайз Хасимото ерөнхий сайдын даалгавраар Манжуур, Солонгос, Гуандунд байгаа армийн үйл ажиллагаатай танилцсаар хэсүүчлэв. Синзин дэх Квантуны арми штабын ёслолын танхимд хүлээн авалтын ширээ засаж, танхимын голд эзэн хааны хөргийг ёслол төгөлдөр залж, самурайн ёс Бусидогийн дагуу дайныг бишрэн шүтгэхийн бэлэгдэл болсон элдэт дахилга засжээ. Өмнө зүг нарны элчин боловсрсон жимсийг дарж нэрсэн дарс, арх, янз бүрийн жимс 100 шалгалсан ширээний тэргүүнд хунтайз Хасимото сууж, түүний баруун гар талд нь Тозио заларч, зүүн гар талд нь саяхан 11-р армийн командлагч болсон Дойхара суужээ. Тозио Квантуны армийн даргын баруун гар талд суусан агаад доохон талд цагаан саатай үнэт хоргоогоор хийсэн Европ хувцсөмссөн Юки
дэрвгэр захаан задгай тавьсан болохоор нарийн цагаахан хүзүүнд нь зөвсөн шижир алтан зөвлтийн эрдний чулуун шиг тэгээ уужим танхимын боловч эмэгтэй чийдэнгийн туяанд өнгө цацруулан ялдганаж хүн хүний шохоорхолт хардсыг булаахажээ. Ажил үүргийн хувьд энэ дайлаганд оролцсон хүмүүсийн хамгийн бага тушаалтай нь Симото байлаа. Тэрээр сурсан зангаараа хүн бүхнийг илүү дутууг сонж суух зууран Юки-сан аргагүй л алттай хүү юм да. Амьдаран алтан думбаж бадмааргаар баглуулна гэдэг л энэ байх та. Хань нөхрийн халамж үзээгүй энэ хүүхэн эр хүний дулаан өвөр халамжтай халуун үгний иж шидийг амтрахдаг болов гэж бодоод ичнэнийг гжигдсэн нэгэн талд бодолд өөрийгөө тушаах авч бас зүрх шимширсэн бодолд автагдана. Тозия суудлаасан өндийж хан хүүгийн нагц Хасимотогийн эрүүл мэндийг өрөөж алба тушаалыг хүндэтгэн зуйрган үг урсгаж гарлаа. Эрхэм генерал дарга нараа хүндэт хадагта зочидгийчтэй. Бид эзэн хааны замналыг Азад тогтоож славянчуудаас өмнө Яматогийн хөвгүүдийн сөрөг хүчийг Азад алдаршуулах эрен үетэй золгоод байна. Энэ эрхэм үйлс 20 хоногийн дараа эхлэх болдог. Банзай гэхэд зочид дайлагын ширээний араас зэрэг босож банзай 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 гэж гурвантаа хашгирлаа. Эрхэм ноёдоо Азийг нэгтгэн төхнүүлэх хамгийн их хариуцлага бидэнд оногдож байна. Умард зүгийн асуудал буюу байгаль Сибирь, алс дорнодыг улаан Оросоос аврах эзэн хаан Тенногийн дэглэмийг тогтоох. Ямато үндэсний сөрөг хүчинд Азийг төдийгүй дэлхийн улс түмнийг согтгож нэгэн дээвэр дор дагуулах үйл хэргийг Азаас эхлэх ёстой юм. Тиймээс Азийн төвд гадаад Монгол гэдэг нэр байж болохгүй. Энэ зорилтыг хэрэгжүүлэх анхны алхам дорн зүгээс буюу Тянжин, Бээжингийн чиглэлээс гараагаан эхлэх ёстой юм. Ингэснээр бид ертөнцийг эзэн хааны ивэлд багтааж агуу их нэгэн өрх гэрийг тогтоох ёстой. Энэ бол Ямато үндэсний өрх гэр байх ёстой. Энэ бол Хаку Ито Омон банзай. Тозияг үгэн хэлж дуусахад хүмүүс суудлаасаа босож цөмөрөн Хаку Ито О ертөнцийг нэгэн дээвэрт нэгтгэн захирий гэж хашгирлаа. 38 дугаар хэсэг төгсөв.